төсөв мөнгөний зарцуулалт гэдэг чинь өөрөө тэр чигээрээ үйл ажиллагаа. Тийм учраас энийг зөвхөн санхүүгийн зарцуулалт гэж харахаасаа илүүтэйгээр үйл ажиллагааны алдаа дутагдал, үр дүн, тэр нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ард иргэдийн амьдралд ямар маягаар нөлөөлж байна гэдэг бол аудит хийх гол асуудал. Товчхоноор хэлэх юм бол өгүүлбэртэй бодлого гэж ойлгож бас бол. Яг өгүүлбэртэй бодлого гэдэг дээр өгүүлбэр буюу тэр үсэг байгаа нь өөрөө төрийн байгууллагуудын эрх зүйн акт, дүрм зааврууд гэж шийдвэрүүд гэж ойлгож болно. Тоог нь болохоор зэрэг төсөв, санхүү, хөрөнгө мөнгө гэж ойлгож байна. Тэгээ энэ хоёрын зохицолтолгоо хамаарал үйл зохицолдох байдал, үр дүнтэй байдал гэдгийг бол өгүүлбэртэй бодлогыг хэрхэн яаж боддгоо хариуг нь зөв гаргахын тулд бүх хоёр талаасаа өгүүлбэрэн ч ойлгоно, тоогоон ч сайн мэдж гаргаж ирнэ. Ингэж үжиж өгүүлбэртэй бодлого зөв гардагтай яг адилхан аудит бол шийдвэр, тогтоол шийдвэр, эрх зүйн акт амьдрал дээр санхүү мөнгөнийхөө төсвийн зарцуулалтаараа үр дүн, үр өгөөж өгчүүл гэдгийг тодорхойлж гаргаж байгаа ийм л үйл ажиллагаа.